Энэ удаагийн дугаараар өндөр амжилт үзүүлж чадаагүй 3 маасны мангас улах Пол Дилет, Грег Ковач, Маркус Рюл 3-ийн Маркус орж байна. Түүний бичлэгийг үзье гэсэн хүмүүс лайка дараарай. Ингээд эхлэе. Маркус Рюл 1972 оны 2 дугаар сарын 22-нд Герман улсын Дармштадтад мэндэлсэн. Түүний гэр бүл боломжтой айл байсан. Түүний хүүхэд нас хэвийн бөгөөд 50 өнгөрсөн байдаг. Тэрээр гудамжинд зодтолдох, сахилга гутах гэх мэт зүйл хийдэггүй дуулууртай хүү байжээ. Тэрээр эцэгхээс гадна гуруулаа өссөн бөгөөд 10 жилдээ сайн сурдаг байсан. Хүүхэд байхдаа Маркус хөлбөмбөгөөр хичээлдэг байсан. 10 жилээ төгсөх ангитай бэртэл аван эдгэрэх явцдаа формоо алджээ. Энэ үед нь эмч болон дасгалжуулагч нь жимд явахыг санал болгосон байна. Түүний булчин мас хурдтай нэмэгдэж эхлэв. Маркуст ч таалагдаж тэрээр бэлтгэлээ үргэлжлүүлжээ. Тэрээр жимд ирэхдээ 50 гаруй килограмм жинтэй байсан бөгөөд 5 жил хичээллээд жингээ 2 дахин нэмсэн байна. Түүний анхны тэмцээн жижиг хотын сонирхчдын авраг шалгаруулах тэмцээн байсан. Тэндээ Маркус төрүүлэн маш их урам зориг авчээ. 1997 онд Эшиан хотод болсон аматер тэмцээнд дахин төрүүлв. Бусдаас онцгой том байсан учраас түүнд прокарт шууд бэлгэлсэн байдаг. Германд болсон мэргэжлийн тэмцээнд Маркус 10 дугаар байранд орж ухрав. 1998 онд Night of Champions-д 9 дугаар байр эзэлсэн. 1999 онд Английн Гран Прикст 7-д, тэр жилдээ Night of Champions-д 4-р байр эзлэн Мистер Олимпиад оролцох эрхээ олж авсан байна. 1999 оны Мистер Олимпиад оролцох үед нь түүнээс допингийн төрлийн бодист орсон хаван хөөгч илрэн 12-р байр эзэлсэн ч тэрээр тэмцээнээс хасагдсан байдаг. Тийм ээ, тэр он жилүүдэд Мистер Олимп тэмцээнээс допингийн шинжилгээ авдаг байсан. Яагаад авдаг болсон, яагаад болсон тухай мэдхийг хүсвэл комент бичээрэй, тусад нь бичлэг хий. Тэр үеэс эхлэн Маркус шүүгчд түүний байрыг албаар ухраадаг гэж ярьж эхлэв. 2000 оны Night of Champions-д 2 дугаар байранд, тэр жилийн Мистер Олимпиад Ronnie Coleman, Kevin Levrone, Flex Wheeler, Sean Ray, Nasser El Sonbaty, Lee Priest гэх мэт супер тамирчдад ялагдан 7 дугаар байр эзлэв. 2001 оны Мистер Олимпиад бүр ухран 14 дугаар байранд орсон. Маркус Рюл ярилцлаган дээрээ 50 ийдэг бас шулуун байснараа алдартай. Гэтэл түүний дотор карьераа дуусгах эсвэл үргэлжлүүлж алдалцах гэх хэрэгэлзээ өргөж байсан зөвхөн түүний дотны найзууд л мэддэг байсан. Нэг өдөр болиг гэх боловч маргааш дахиад л эргэж шийдэн аимшигт дэглэм хатуу бэлтгэлээ хийн. 14 дугаар байр эзэлсэн тэрээр бэлтгэлээ улам шаргуу хийн 2002 оны Night of Champions-д төрүүлсэн байдаг. Энэ тэмцээн дээрх форм бол түүний хамгийн оргил форм гэж хэлж болно. 2002 оны Мистер Олимпиад Flex Wheeler-ийн араас орон 8 дугаар байр эзэлсэн. 2003 оны Arnold Classic-д 3 дугаар байр. 2004 оны Мистер Олимпиад Ronnie Coleman-ийн араас орон 5 дугаар байр. 2005 онд бүр хоошоо 15-д, 6 онд 8 дугаар байр, 9 онд 15-д. Түүний хамгийн сүүлийн тэмцээн 10 оны Европа Супер Шоунд оролцсон 7 дугаар байр эзлэн карьерээ өндөрлсөн. Маркус Рюл хэтэрхий том бас эстетик талаасаа пропорц талаасаа дандаа шүүмж авдаг байсан. Тэрээр хит дөрүүлжин явдаг хөргөгч хэмээнд оромжлуулах нь цөөнгүй. 2000 оны сүүлээр бодибилдеруудын хэвлийн хэмжээ маш их томорсон, өөхтөг үзэнээс дутхгүй байсан учраас 2005 оноос эхлэн том гэдэстэй бол оноо хасуулах цаг үе ирсэн байдаг. Иймээс түүний байр улам л хойшлох нь тодорхой. Маркусыг синтол хийдэг гих шүүмж маш их байсан. Эргэлзээ төрүүлэх ганцхан бичлэг бол түүний энэ хоёр толгойд гар бүтэн тэнийх үед сунахгүй байгаа нь хачирхалтай. Гэхдээ Маркус би хизээч синтол хэрэглэж байгаагүй гэж амладаг. Итгэхэд бэрхч синтол хийсэн эсхийг ганцхан Маркус өөрөө л мэдж байгаа. 2006 онд Маркус цээжний бэртэл авсан. Үүний дараа түүний форм улам л муудсаар байсан. 2 жил завсарлага аваад эргэн ирэлт хийхийг оролдсон боловч 2009 оны Нью-Йорк Про тэмцээнд түүний байрыг нь ахин ухраан урам зоригийг нь мохоосон байдаг. Учир нь шүүгчдийн протоколыг түүний оператор санамсаргүй зургийг авахад 1-р байранд Маркус байжээ. Гэвч аваргыг зарлах мөчөд Эван Центапани 1-дүгээрт, Денис Джеймс 2-т, харин Маркус Рюлийг бүр 3 дугаар байр руу ухраасан байна. Шудраг бос шүүлтийг үзэгчдийн эсэргүүцэл нь илэрхийлнэ. Маркус Рюл өндөр 177 см, цээжний тойрог 152 см, хоёр толгойд 61, гуйны тойрог 88 см, тэмцээний жин 132 кг, оф-сизон 150 кг,
Хэвтэй шахалт 230 кг. Смит машин дээр мөр шахалт 235 кг. Жилт 950 кг. Налуу шахалт Смит төхөөрөмж дээр 225 кг-аар 7 удаа. Маркус ийм их булчин мас нэмэхийн тулд маш их хоол иддэг нь ойлгомжтой. Гэхдээ тэрээр нийт илчлэгээ тооцдоггүй. Харин уурганы хэмжээг илүү чухалчилдаг. 1 кг-нд 5-аас 6 г уурга. Энэ бол маш их, бүр маш их тоо. Хооллолтын тухай илүү их мэдлэгтэй болохыг хүсвэл тарих ба хоол номыг худалдаж аваарай. Мөн бас зөвлөгөө өгч байгаа шүү. Чатчээрэй. Түүний дэглэмд уурга тосны хэмжээ өөрчлөгддөггүй. Харин нүүрс усал формоос нь хамаарч өөрчлөгддөг байна. Уурганы хэмжээг зөвхөн махаар тоолоход л 5 кг идэж байсан байна. Ийм учраас түүний бэлтгэлийн бичлэгнүүд дээр унгах ихрэх бол энүүхэнд. Ийм учраас түүнийг унгадаг бодичин гэж хожилдог байсан. Маркус Рюл Мистер Олимпиад өндөр байр эзлэж чадаагүй ч өөрийн харизм, өгөөмөр нинжин сэтгэлтэй, авраг биетээр бодибилдинг сонирхчдын сэтгэлд үлдэн өдий хүртэл дурсагдсаар байгаа. Тэрээр өндөр байр эзлээгүй 3 мангас болох Пол Дилет, Грег Ковач хоёрыг бодвол эрүүл мэндэ хадгалж чадсан байдаг. Мэдээж үүнд нь цээжний бэртэл нөлөөлж, болох эцсийн шийдвэрийг гаргахад нь түлхэц болсон гэж хэлж болно. Тэгээгүй бол Маркус Рюлийн хувьд аюул болох магадлал хамгийн өндөр байсан юм. Хэдий ч энэ авраг том биетэй байна, төдий ч энэ эрсдэл өндөр байдаг. Маркус Ронни Колман хоёрын Most Muscular Pose боди сонирхчдын донд өдий хүртэл яригддаг сэдв. Тухайн үед Маркус энэ позон дээр ялсан гэж ярьдаг. Та бүхэн харьцуулаад комент хийрээ. Олон удаа шүүгчдийн нүдэнд үзүүрлэгдэж байсан тэрээр олон удаа болиё гэж шийдэж байсан ч үргэлж зааландаа эргэн ирэн өөрийн хязгаарыг тулгаж чадсан нэгэн. Олон удаа түүний байрыг ухрааж байсан боловч дуугуул өөрийн тэмцлээ өрүүлжлүүлсэн авраг биет. Бодибилдингийн бүх цаг үеийн массын мангас Маркус Рюлийн бичлэгийн нүрээд өндөрлөж байна. Танд таалагдсан бол лайк, шеэр хийгээрэй. Дараагийн дугаарын үнийг комент бичиж үлдээгээрэй. Түрүү баяртай.